Регистрийн үсгээл. Регистр үү? Аа. Зэ юу ш таха. Дунд гох юм уу? Тийм. Чи яасан яг дунд говьд байжгаад би чи яг дунд говьд төвтрүүд манай ээж чинь өндөр шүлэг аав хөхтэлх тэгэл амьгт төрөл тэгэл юу яасан. Бануурт 10 жил өссөн. Оо тийм. Донож Дуу хуурын илгийн нутгийн бүтээгдэхүүн байна. гэж. Чи зээ ууг нь яаж мэдтий? чи регистр хэлтэй. Би ч уухээ. Аа 7 бодлого. Яг мэддэг дээ. Нэвтрхий. Дүүнхэр жав гэж энэ залуутай цомо битэр зөөр нэг халтаар л та цомо манай ажил дээр ирээ тэгээ битээ суужсэн дүү бас орж ирээ. Харин тэглэж таха кент явж. Дүүнхэр жав гэж энэ залуу. Аас үдгчт мэдхгүй, зарим мэдхгүй гэж болно. Зарим нь сайн таньжлаа гал да тий. Нюансын дүүнхэр жав шүү. Тий. Цомотой ирч би нэг яаж тань. Ер нь бол мэд. Ер нь л уран бүтээлийн ах дүүсэлтэй. Би ч одоо энэ нюанс самтлагыгаа бас дотор найз нар хөндлөж явдаг. Яг тэгэхээр pop opera гэж одоо нэг урсгал байна шүү дээ. Сонгодог урлагийг хүмүүс ер нь ингээл одоо үздэггүй. Тэр нь бол ямбаа сайн мэдж шүү дээ. Сонгодог урлаг альва нэгэн улсын ингээд одоо уушлаараа уран бүтээлч тэмээс улсын ингээд хөгжил хүний соёл дээшээ явж явахт бол театрын урлаг, сонгодог урлаг үлдсгэлэн хөгжсөн байдаг гэл нэг тийм одоо жишгүүд байдаг шүү дээ. За яг хөө ингээд нэг юм хүнд хөгжмийн регистр ороогүй хуучны дуу сэргэж байгаа, хошин урлаг сэргэж байгаа газар бол бас жоохон бужигнантай, стресстэй ч үгүй юм яг ингээд бужигнж байгаа гэдэг. Тэгэхээр яг одоо дуурт бол маш насаараа ажилласан манай амра борго өнөрөөг мэдэн шүү дээ. Манай өнөрөө шин тэгээд бас л энэ урлагт их л төрлөөр үзсэн залуусгийн хамтлагтай одоо ануу шийднэр те. Амгалан Баатар драмын те эдгээр чин залуусгийн хамтлагтай. Тэгж үзэж байгаа сүүлд дуурт ажиллаж байгаа энэд маань pop opera урсгалыг бол нэг зүгээр дөөрийн 3 залуу ингээд сэдэг гаргаад ирнэ гэдэг бол тэг бодоо олгосон шүү дээ манайд бол. Тэгээд гой тоглолтууд хийсэн. Тэгээд өнөрөө манай Америк явагдсан. Тэгээд би нюансынхаа хоёулахнаа болцсон багтаа гэж нэг тоглолтын дээр нөгөө хоёр маань бүр өнөрөөг бүр хэд дахин сайжруулчихсан. Уучлаарай. Өнөрөөг хэд дахин сайжруулчихсан. Ер нь л гоё хас сайтай мөр зүр толгой тархины хэлбэр их жимби сайнтай ороод ирж шүү. Гэтэ яг нюансынхан чинь бүх хувцсны хижил байгаа гэдэг байсан шүү дээ. Өнөөрийнхээ бүх хувцсыг чи өмссөн үү? Тийм химнэлттэй. Эхлээд бол өмсдөг үсэн шүү бид нар чинь. Эхлээд би чи яг төсөөл орж ирээд санал тавиал окей гээл би чинь дөнгөж оюутан бацаа орж ирэл тэр домтлогт оронгоч чинь маш шавхсан. Тэр чинь дуурт байж байгаа чи дуурт ажилд орсон юм байна тий. Би чи яг төсөөд дуурт яг под групп гэж солист ангид орох одоо санал тэнцсэн гэх юм уу тий. Тэгээ яг орох гэсэн бас тухайн үед өнөрөх гадаг шавж таараал тэгэл за хамтлагийн цаашдын уран бүтээл хийхэд бол одоо бас ингээд хүн байх хэвээр. Дээр нь тэр тус маань арай хоолой театр болоо байл бас нөгөө дууралтын үед бас юм компактны байх учраас гэл сонгосон юм бэл. Тэгэл ороод бижигнээд нөгөө олон хэлэн дээр дуунууд гэсэн сурах аваа гэж бижигнэл тэгэл анх ороод нөгөө ховцсон уц чинь шинээр ирэх болно шүү дээ. Тэгэл өнөөрийнхөө махаж бижаах том бижаах ингээд мөрөн жоо үнцгээл тэгэл босдөг л шүү дээ. Амраас борго хоёроос айхтар байгаа байхгүй. Одоо би боддог байхгүй юм болд хайна эдрэг үл ингээд хоёулаа домогт бой бэнд байгаад ддэг. Тэр краши ихэнх хувийг нь бас тэр хоёр барьдаг байх те. Тэнгүүт бас хоёр нөхөрөөс хамтлагтаас дөөрийн солист танги дотроос харж байгаа да. За энийг гэл. Тэгэл дүүн хурж уурчсан хойш ямаас ч эмэгтэйчүүд аяг хүздэг болчих. Тийм үү? Чи ихтэй тэдрийг ахаа гэж дууддаггүй. Тэглгүй ах юм бэ чи. Хамаагүй ахах тий. Ах юм чи. Тэгээ нюанс ингэж ирсэн юм аа. Нюанс чинь нөгөө анх хин нөгөө классик жимийн Их тайван. Их тайван байсан тий. Тэгээд би чинь нэг радио нэчэд нэг удаагүй байж хад хэдэн онд байгуулагдсан гэж бодъё. Манай хүчтэйч 2001 онд байгуулсан. Яг тий. Би чи радиога яг тэр үед байгуулсан юм чи тий. Тэгэхээр чинь яг нюанс байгуулагдаал тэгэл нюансынхын чинь манайх руу радио их орж ирэн тухайн үед чинь нэг FM радиогаар л дуу их түгэн штэ. Тий. Тэгээд манай гоё шторк энтер гоё дуулаад зөндөө нюансын дуусан манай радио шторк зөндөө дээ. Баян Монгол яасан гэсэн бадрингийн миний Монгол. Тэр үед нөгөө эмбахтер бол бүгд ирдэг гэсэн билгүй даа. Шиг дуугаруудаас Энэ чи юм байл шүү дээ. хөдлөхгүй явуулахгүй гэх.
Би тэр нөгөө Нямасын хамгийн анхны тэр нэг дуу байт юм а. Тэр чи яг зүгээр яг л гоё нийтийн л дуу бах л та тий. Нөгөө дэрэгдэ би золгох ахтай хүн гэ тэр бол бас л яг энэ имбагийн эфир нэгжсэн үед л хийгдэл ямбад гүйж ороод нүдүүлж исэн зоолгож исэн. Нэг сторк дуулж өгөл тэгээ зоолгоцсон. Гоё дөө шүү дээ. Одоо гэхдээ чи тоглолтоо хийж байгаа гэж байна те. Тий, харин дүү нэг би даасан соло концерт бас хийчих гээд нэлээд шүү дээ. Гүүгээд л бас хугацаад өгцсөн байна. Жах ажлагтай гайгүй гоё амжиж гинөө найзууд байна, нахнар байна бас гоё. Солийн дөрөв хийж байгаа гэсэн. Тэгээ солийн дөрөв. Нюанс мэдээж оролцох бах те. Оролцлоо яах вэ одоо? Нюансын одоо ганц бүтээгдэхүүн шүү дээ би чи. Одоо нөгөө BTS, Blackpink гэдэг ингээд соло уран бүтээл хийхээр тэдний дагж хийж байгаа юм те. Цаад өдөрт чи харин ягаал ярилцал нэ. Яаж явж байгаа дуучин болцсон юм бэ? Тэгээд Юу н багасаал дуулдаг байсан уу? яг багтаа дуулж ирсэн цэцэрлэг мэцэрлэгт байхдаа дуулдаг. Цэцэрлэгт байхдаа цомоо бүгд дуулдаг байсан шүү дээ. Тэгээд төгсөөд миний дуучин болсон төгсөж бас сонир шүү дээ. Айхтар яг амар дуучин болчих гэж зорихгүй явж байгаа. Нөгөө найзуудтайгаа 10 жил төгсөөд тест техник инженерийн сургууль шалгалт өгнө гэдэг гүйж явж байгаа л манай ээж миний хүчинд нэг тэнд суйст нэг багштай ээж нь уулзсан байгаа чинь очиж шалгалт өгөх гээл. Тэгэл очиж өгвөл тэгээд энцэд орж ирсэн шүү дээ. Сонир мохс. Дөхөр ч одоо юу театр уу? Театр ч дотроо хэдэн янз байна. Театр ч бас дотроо нэг 2 янз байгаа. Өөр нарийн тооцох юм бол 2 3 янз. Цэвэр театр уу тий? Цэвэр театр. Цэвэр гэж яах вэ? Би бол нэг 2 дугаар театр. 2 дугаар театр. 2 дугаар театр, 1 дугаар театр. Тэгээд ер нь одоо яг өөрийнхөө насан дээр яг өөрийнхөө театр дотроо одоо энэ Африк төгссөн нөхдүүд дотроо бол яг өөрийгөө эренблэх юм бэл хэд дээр вэ? өөрийгөө эренблж болдго юу? Даруухан байдал бол нэг хэрэггүй шүү дээ зүгээр тий яг чи ингэж хүн бас өөрийгөө эренблэх ёстой шүү дээ. Одоо ингэж ярьдаг шүү дээ. Одоо 92 оны бүхчүүд те 80 оны бүхчүүд гэж харахад ханга манга гэл яг нэг эрен байгаад шүү дээ. Чи бол яг зүгээр яг эренблүүл өөр яг хэд дээр энэ шудрах хэлчих. Цааш дээ өөрийгөө эренблэнэ гэдэг чинь ямар амаас гоё дэшээ чидчих мэдхгүй нэ. Муулах хүн бол дүүрэн баг шүү дээ. Хорвоогоор дүүрэн баг шүү дээ. Бид гурав юу ч ярьсан муулна шүү дээ. Тэгэхээр яадгийг нэг хилээд авах хэрэгтэй байхгүй. Яах гэх. Гоё шүү дээ. Манай залуучууд одоо сүүлийн залууд ууч нөгөө техник технологи өссөн интернет ороод ирсэн. Тэгээд манай үеэс хойш бол ингээл бас өсрөнгөө хөгжлөө шүү дээ хатам. Тийм яра. Дэлхийн том дууссан. Яг одоо ингээ харангууд нэг амар үе байна. Чи одоо Ариун Баатар та нар нэг үе юу? Ариука Амра бид чи нэг үе шүү дээ. Ариун Баатар Амра энэ хэн бэ? Одоо энэ анх баяр те. Тэгээд энэ Бачаргал маргал ингээд бүгд нэг үе юм тий. Гомбо момбо. Тий, Бачаргал гомбоч бидээс арай жоохон доогор орчих. Амар төвшин дэшээ юу? Тэгээ Амраа бит чинь нэг юм баггүй. Амар хоос. Амар төвшин Ариун Баатар гэд хоёр зүүн барууны хоёр магнаа байж тэгээд нэг бодлын ингээ харахаар ийм амар том өрсөлдөөн дотроос ихэнх нь гавьяа тулцсан эднүүийнхэн Батбаатар эднэр тий. Яг дөөр чинь нөгөө нэг яг гоё одоо манайхан шагнал аваад алуулдаг шүү дээ. Тэнгүүт дөөр бол яг ийм тодорхой ийм яг спорт шиг хэмжээтэй. Дөөрийн одоо дэлхийн уралдаанд орох настай. Нас дуусаад уралдаан зогслоо гэхэд тэр хооронд авсан шагнал урамшуул дууссан дөөрийнхаа тоогоор шууд гавьяатын ирэмдэн шууд үржижлээд бас дөөрийн салбар бол тийм байхгүй. Хэдэн оных гэсэн үг? Би юу? Би чинь бартаж тахаа. 86. Манайс ойрхон. Тий. Үе юм биш. Чи нэг ахмах гэдэг ах юм. Чи надаас 2 л дүү юм биш үү? Хараад идэхгүй жоохон бахаас л харж байна те. Тэгэл одоо ингээд яг гоё тэр чигээр ингээд байж идэг те айгүй гоё шүү. Өнөөдөр нэг үзэгчтэй зүгээр хэлэхэд одоо бид нар хэрвээ үзживэл гэж үзживэл нэг юм хэлэхэд ерөнхийдөө бол манайс нөгөө би сая чамаас асуусан шалтгаан бид нар ингээд ер нь бол нөгөө өөрсдөө бас ингээ хийсэн бүтээснээ хардаг мэддэг байх хэрэгтэй байхгүй. Одоо Ямба гэж хүн бол Монголын одоо FM-ийн одоо энэ яг эд нэг юм оргил үеийн хамгийн том хөгжлийг бол би Ямба ба түүний нөхөд авчирсан гэж ах нь бол хардаг уус үнэн баг. За ТV Cocktail гэдэг тэгэхээр бид нар анх захиалагтны тэгээд манай захиалагтны хамтлагийн гэрэлтэй цонхтор нэг юм огшин хөтөлбөр хийдэг байсан. Яг бүрэн хэмжээний 7 хоногт 3 гардаг дагансан инэдмийн гадны шоунаас гусаагүй яг хөтөлбөр толгооноос ургасан хөтөлбөр гэдгийг бол яг ТV Cocktail анх UBS дээрээс бид нар хоочин зүгж онгоо хийгээл араас нь яг ТV Cocktail-д амар олон болонтой юм нэвтрүүлэг хийжсэн баггүй. Тэгэхээр яг зүгээр нөгөө альва юмны нөгөө нэг юм эхлэл дээр яг энэ хөгжиж байгаа шатан дээр нь ингээд цуг байна гэхээр айгуу. Чи Монголын анхны pop opera хамтлагийн одоо
бас яг үеийнхэн дунд үе дээрээс ингээ орж ирээд цугдуулаа явцсан. Тэгээд би нөгөө нюансынхантай орж ирээд нүдэнд дулаахан айгүй мэдтэй устаа дүү. Тэгэл яг нөгөө энэ тэнд ингээл нөгөө бас нэг юм соло дуучин нэг хүний заяа маяа Монголын талбарт дуулах муулах нэг тийм мөнгө цаасгүй гулах төлөвний юм гарч ирж штэ. Ээж найз орж ирээд нөхөө ихшин алдар дэхийн одоо авсан аав ээжтэй нэг сайхан дуу явчмаар нэг л тэгчин нөгөө л агуу шарвгаан аав ээж хоёр минь гэл дуурийнхны урдаа барьдаг дуунууд шүү дээ. Тэгэл би чинь таасгаал тэгэнгүүт нэг юм хідэн дүүнэр байд юм ба тэ нөгөө яг нэг юм гой сэтгэлтэй хүүхдүүд заавалч юмд хүрдэг гэдэг ч юм уу тэр би нөгөө зарсандаа тэгээд байгаа юм шүү дээ. Тэгээд мэдүү дөнхөрж яваа нэг тэр энд нэг 200 цаас байна. Тэдэн цаас нэг яг нэг юм хүн байгаа ма тусалчгаа ойлог. Тэё тэг яхаа ямар ч асуудалгүй гэл дахиад ороод ирдэг. Тэг өнөөдөр яг зүгээр үзэгчтэй хэлэхэд ямба бид нар бол яг л нэг үед ингээл ямба бол биднээс арай илүү эфемийн урлагаар эхэлсэн хэдий ч бид нар ингээл яванда би ч ямба шүтдэг байлаа шүү дээ. Тэгээ сонсдог NBA гэдэг өөрөө эн чинь сагсанд айгуу дуртай тэгээд үзсэн баг энэ ялалт баажи идрээс өмнө NBA аналистик энэ баг манай энэ хүн бол бүр утгаар нь хийжсэн. Тэгээд өөрийнх нь нэрийг нүртэл харахгүй эн чинь NBA гэсэн үг. Нэм баяр гэж байгаа ч гэсэн NBA үстэй гэж. Тэгээд яг уу хүний амьдрал баялагтай. Найз маань бол бас сая бас хүний амьдралд нэг тийм их сонин зүйлийг даван туулсан ба. Тэгээд бид нар бас тэрнээс хойш уулзаагүй. Өнөөдөр Эмбатагаа бид хоёр бас нэг уулзаж ажил ярих гэж байжсэн шүү дээ. Дуухурж өвдөө орж ирээд тэгээ гуруулаа яах вэ? Чаддаг юм дүгийнхаа тоглолтын зориулаад нэг жоох ярилцъя да гэдэг. Шууд ингэ хин гэж хүн байдгийг юу хийдэг хүү ингээл нюансын залуу хүн л гэж ярьдаг шүү дээ. Залуухан бацаан байдаг шүү. Тэр нь хэн билээ л гэдэг болохоос яг ингээд нэг тэр дүн хөрж ав гэдгийг бол нэр бол хүмүүс бол тэр болгон баг мэдэхгүй те. Хүмүүс яг шашны хөдөл бүтэлтэй гэдгээр нь шууд сэвэлдэг юм бэл. Зарим олшууд бол юу л чанараас сэвэлж очих гэж шээ. Тийм нэр юу ярьдаг шүү дээ. Миний чи яг манай өвнөр өгсөн юм төвд нэрлэлтэй. Гоё л нэг шүү. Гоё. Махан бат ирдэнэснээс те. Тэгээ Эмбагийн тэр нөгөө одоо ток шоунуудыг мэднэ үстэй те. Эмбагийн одоо ерөнхийдөө бол яг entertainment тийм чөлөөт те. Чөлөөт ток шоуны зах зээл дээр бас л тийчилсэн юм шүү те. Тэр үнэн ток шоу моко их завааруулж ирсэн шүү те. Тэр үед чинь бас бодож л байлаа бас томчуудыг ороод алаалахтнаас хизээ энэ үнэн ток шоуд орох юм бол Ямба одоо юу асууж алах юм ба бас тэнд чи бас хурган бас одоо л орох төгч байгаа бах та. Тэгээ байж чи хүннүү ток шоунд дуусчдаг. Хараадсан чинь нэ. Тэгээ энэ бас л чи цаамаа бас нэгэн эхний эдэн зочдод орсон баг шүү те. Нилээ ихт орсон. Тэ. Энэ бас хэлгийн хайлайтн дээр хөргөмд байж л идэг. Тэр ч амхандаа бас нэг. Манус нөгөө хүүхдийн ордонд нөгөө би ч нөгөө спортер хичээлэн сургуульда тэгэнгүүт нөгөө гайгүй сурагч нарын чинь нөгөө хүүхдийн ордон руу нөгөө баярын мишэл үзнэ. Эдрийн яг жилдээ нэг тавьдаг гой бэлэгтэй. Эрцэнкагийн тэр улаан пиор хайрцагтай бэлэгтэй. Харши олохтой байсан баг. Тий харши олохын дээр ирнэ. Тэгэхэд л ямбаашин тантсан. Яг л манайс ч бол юм байсан яг. Бид нар ч ингээд радиод өглөө нэвтрүүлэг уншдаг байсан. Одоо Монголын радио гэж байсан шүү дээ. Тэрийг уншчихна. Тэгээд үндэсний телевизийн хүүхдийн нэвтрүүлэг гэж байсан байхгүй. Тэн дээр чинь бид нар яг л нэг идрээ би нэг хитгэн л юм нэг яадаг. Тэгээд тухайн үед ерөөсөө долоон буудлын очсон ч тэр яармагт очсон тэр микерч тий бариулна гэж юу ерөөсөө байхгүй шүү дээ тий энэ нөгөө телевизээс харин ТV гэдэг ингээ гараа явцдаг. Тэгээд тэр өөр чиг чөлөөт охиноор явцдаг гэсэн байхгүй гэдэг 40,000-аад баг дойрог микер зикер ингээ хамаагүй 120 мөр хаач бариулахгүй ахнараа хөрхөн бацаа гал тий яадаг ч маш хүүхдээр танигдцаа. Тэр өстэй аимшигтай үе шүү дээ. Чи бодлоо амар шохороход дурлаад 10 км театрын ард талд айлын гэрийнхэн гадаа очиод нэг бариулаад хүний төрөс төлөвлөлт хүчтэй штэ. Тэш нэг нялга ахуул тэрнээсээ болоод шууд бүр тэр шохорохол энэ зүрхнийхээ энэ тэлтийг дарж чадчихна гэдэг. Амар өстэй. Тэг чи очихгүй. Зөвлөөлэй гэсэн харахад шансаар аваад гайгүй идгэж нэгж тэр байлаа. Тийм л чанга гоё шүү. Эмбагийн тэр хоолой гоё шүү. Радио хүн гоё тийм кинонд оруулдаг, дуу оруулдаг. Одоо энэ хөтлөгчд нэвтрүүлэгчд. Одоо Эмбагийн ч гэсэн бүр FM дуу оруулдаг байхсан. Чиний талаар хоолойг ингээд сонсоод бүр сэвлэгчдэг тий. Тэг чи хоёр хүн сууж яхад нэгнийх нь хоолойг яриад би яац. Би ч яг чи болоо дөрөөр бүр сэвлэгдсэн. Тэр ТV коктейл бас яг тухайн үед бас тийм их
сонин юу байсан шүү дээ. Ийм үзэгдэлтэй. Одоо ингээд яг хошин шог гэх юм уу хэр хошин шог биш те. Тэгээд яг ийм ТV-дээ зориулсан. Ёстой нэрэ ирэмлэх юм бол тэгээд эдгэрч нөө UBS баг өөртөө цагаа аваад хийчдэг. Тэгээд рекламын блокнд дүүрчдэг. Янзын гоё. Одоо энэ мань ярьдаг байхгүй. Одоо ингээд мамсагч яг ингээд ошин шогийнх яг инедми юм хийдэг болохоор нийтээр нь тэгэл яваад байдаг. Бид нар ч нь бол яг телевизийн entertainment шоуны л бас анхдагчдын нэг байгаа байхгүй. Одоо энэ мамсагчийн cover-ууд яг ингээд гарч ирж байгаа байхгүй. Одоо энэ алгаа немка гэдэг нэг цамд байгаа шүү дээ. Хомээ гэдэг. Тэдрийг би хараа гайхдаг байхгүй. 3 эрэхтэй нэг эмэгтэй байгаа байхгүй. Тэгээд дэрмээгээд нөхөр нь алгаа немка хоёр нь явж байгаа. Дэрмээгээд нөхөр нь сүүлд орж иж байгаа байхгүй. Аюуш өсгөө бид урч явж байгаа сүүлдээ инхвээр орж ирээд яг ингээд дөрүүлээ болцсон. Тэгээ яг ингээд дүүнэрийг харахаар мамсын нөр өдөршөнгөө юм идэг тэгэл нэвтрүүлэг яг нь ярилцлагын нэвтрүүлэг өөр инээдмийн нэвтрүүлэгч нь байнгын санаа бодно 7 хоног жингоо зураг аваад гаргаад шууд үргэлжлэл дараагийнх руугаа ороод. Тэгээ одоо энэ жижигэ зөгтөө байна. Тэр нөгөө луя хин хоёр байна те. Яг энэ нөгөө юм сошиалор мамсын төрөч сошиалс нь бид сошиалор хийх байсан баг. Тий, яг л тэгж байгаа. Телевизээр л бүх юм яддаг те. Доолтонд одоо мэдээж нюанс оролцсон. Өөр нэг дуурийн эмхтэй бас сайхан дуурч байсан. Уянгаа байсан. Хотгон жаргал байсан тий. Хин оролцох нэрэ. Тэгэл одоо манай хамтлаг оролцсон. За тэгээд аюуш уянга оролцсон. Дууч хотгон жаргал оролцсон. За анер pop оркестр Улсын филармоны морь өрн чуулга оролцсон. Тэгээд ерөнхийдөө ахтар гаднаас өөр урамтэлч байхгүй. Тэгээд чи яагаад ингэж ер нь гэтээ ингээд яг нюансын ингээд дуунууд бол яг классик л та гоё сайхан гэтээ яг тийм гоё юм рок pop руу гоё ингэж халтарч орж дуулахгүй байгаа юм. халтардаг шүү дээ. Тийм халтарсан дуу байна уу? Хаяа халтраал идэв шүү дээ. Халтраал байх шиг байдаг шүү дээ. тоглолт хийгээл ингээл янгоч ингээд ирэлт ихсээл те охид хүүхнүүдийн мессеж бичих нэгсээд эхэлдэг шүү. Гэр бүлтэй үед үуч. Ер нь жоох их байсан шүү дээ. Гэхдээ ихсээд эхэлдэг шүү гэж байгаа байхгүй. Улам л нэмэгдээл эхлэн шүү гэж. Гэр бүлтэй л үү? Гэр бүл байгаа шүү дээ байлгаа. Эхнэр 3 сайхан хөвгт байна. Дүү ингэдэг байхгүй. Ирдэг байхгүй. Над руу яриад ахаа нэг уулзаа байна нэг ажил байна гэдэг над руу ярихгүй. Тэгээ би гэрийн хажууд кофе шоп түрээд ирээд. Тэгээ ирснээр тоглолтоо хийх гэж байгаа юм гэж гинэ. Тэр нөгөө заамаага ярьжсэн. Хаа постэр гарцсан хардаа гэнэ зураг үзүүлэхгүй. Амар цаг маг зугаал амар те ингэж сууж мац амар зурагтай постэр байна. Доотлолт нь ингээд бичсэн. Би тэгээ нөгөөх нь ингээд харжсан. Мэдөө ах нь яг ийм постерыг 2000 онд хүмүүст хийж өгчсөн шүү дээ. Тэ? Одоо тэгэхээр 2023 он гэр чинь өөрчлөгдсөн байгаа юм мэдөө. Араа өөр юм хийе гэд. Тэгээ би хэлэхгүй чи ингээ хөл нүцгэн те. Загварын 2 охин мохон гаах бүр ярьцаасан боор одоо хамгийн нэртэй ямар гоё охин байгаа те. Тэр хоёрын ингээд мөнгө төгрөгийн төлөөд авчираад зургийг авахуулаад тэгээ бүр амар гоё ингээд тэгээ хөл нүцгэн зогсож жоод ингээ авахуулаад иргээ явуулсан. Тэгсэн чинь сайн наа эмнэлэгтэй байж хахад араас явуулж байгаа. Ийм нэг гэдгсэн 2 охин байхгүй. Тэгээ яг нэг хөл нүцгэн гэдгийг нэг таг согс аваад те. Чи гоё классик юм чи юм гоё ийм өөрөө ийм гоё залуу мөр зүр те. Ийм байгаа чинь ингээ задгаа мадгаа тавиад тэгээ хөл нүцгэн ингээ гоё ийм зур тавиад болгосон чинь ганц хөл нүцгнийг л авсан байлаа дүү те. Өөр юм байх. Тэг яг тэр бас Эмбаг хэлсэн санаа тэр бол фонд бичгийн фонд монд өнгө дөнжээрээ бас арай баригдмал биш. Тэг байгаа онсон байлаа. Энэ посто тавиал тэр доогуур энэ хөл яах гээд байгаа юм бэ? Хөл яг яа гээд байгаа юм бэ? Энэ юу илэрхийлээд байгаа юм бэ? Манай ариугч мотл яриад л байгаа шүү дээ. Ариунбаатар те шинэ мөмөн залны гутлаад очиж тоглолтноос мөмөн гээл те. Гэсэн тэр нэг дуучин охин бас хэлсэн мэл шүү. Ингээд задгаалчихгүй яасан юм бэ гээл. Би тэгээ хэлсэн. Тэр энэ фото зураг авч байгаа залуучд малуучд би тэгсэн байхгүй. Чи битэрийн хооронд хэдэн насны зөрөө байгаа те. Тэгээд өөр энэ сүүлийн дүүнэрийн хооронд ч гэсэндээ зөрөө байгаа. Чи бүр юм 20 21 настай хүүхдүүдээр юм постэр хийлэг. Зургаа тэгж авах гэд би хөөгөөд явуулсан. Тэгээ би өөр нэг санаа хийсэн. За яг чи нюансаас гарч байгаа юм байна. Ингээд дуулж байгаа юм байна. Гэтэ жоохон араа өрмөц юм хий те. Чи нэг юуны дэлгүүрээс том хүний дэлгүүрээс нэг юм том гонжгор юм аваад эн чи нэг хийчихтэй. Тэгээ ингээд тоглож байгаа ингээд зураг аваад. Тэгээд наач чи Монгол орнд яа чи нэг бодож хахаа наач араа хатаа байна. Тэгээд би дээлсэн чи надаас юм асууж байгаа л нөө олигтой нэг юм сонсохгүй штэ нэг иймэрхүү юм сонсон штэ гэөгөө яас те. За нэг дуу явах уу? Санаагаар. Нэг дуу явах уу те? Гитар чи ирсэн байна те? Тий ороод юм ээ. Che bella cosa una giornata sole
en aria serena dopo una tempesta per aria fresca paragiana festa che bella cosa una giornata e sole manna tu sole più bello in me oh sole mio sta in fronte a te oh sole mio sta in fronte a te sta in fronte a te. Браво! Одоо чинь соёлын төв рүү нэг өдөр тоглож байгаа. Энэ нэгтэй тикетийнх нь үнээр бол мэдээж зардлаа бол би нөхгүй л гэж харж байгаа тий. Энэ олон уран бүтээлчд оролцож байгаа. Тэр хүмүүс болгон ч мэдээж төлөхгүй бол болохгүй тий. Гэхдээ энэ бол өөрийнх нь л одоо нэг гой мөрөөдөл байгаа шүү тий. Мөрөөдөл байгаа. За би нэг гой тоглолтоо хийцэндээ гэдэг ихнэр хүүхэдтэй нэг тий аавынхаа тоглолтын дээрээ охин нь суугаад үдчихэж байгааг харах тий. Тэр мэдрэмж чинь л өөрт гой болохоос биш л нөгөө бусад нөгөө асуудлууд бол тэгээд нөгөө 80 дугаар асуудал болоо явчихж байгаа тийм. Шинэ жилээр ахын нөгөө байгууллагынхаа шинэ жил дээр бас нэг авчирч тийм. Би цаавд ячаад 200-аар авчихгүй болгочих гээд ах шиг шүү дээ тийм. За тэгээд тоглолтын амжилт тийм бит хоёр мэдээж очин нэгтээ бит хоёр бол тикетийг худалдаж аваад үзэн энэ хоёр эн чинь ингээд чамааг үнэлж байгаа битэрийн гоё үнлэмж болох хэрэгтэй байхгүй юу. Одоо нэг ингээд нэг урилга гай тийм 1000 хүнийх нь энэс татаал те тэрний оронд өөртөө гоё яг тэр хаагур тикет юм нэр зарж гинөө те тийм тэндээс нэг гоё тикетийг аваад чинь би чи тэр миний нөгөө дэлгүүрээс нэг хиймэл юу аваад энэ даа гэжээгээр нэг ингэсэн гоё постэр аваад 11 сарын 11 нэрний үлээ тоглолтын зүгээр соло концерт. Дөнгөрч соло. 11-нд соло концерт. Гэдгээ нэг хосчол тэгээд Монгол орон дээр чиний тоглолтын зар төгчнө гэж би хэлээд байгаа тий. За дүүдээ амжилт гоё. Маш гоё. Залуу тий. Таава боссоосоод яах вэ? Яагаад сууж байгаа зүгээр ингэчээ. Баярлалаа бид.